Mandala Films үзүүлж байна. Сайн байцгаана уу хүмүүст сонсогчдоо. Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотоос ирж байна. Эх орондоо гүйлтийн спортыг хөгжүүлэх, хичээлэг иргэдийн төлөвлөх 2025 олон улсын уралдаан энэ сарын 24-нд төв замыг хэсэгчилж харагдана. Марафон онцлог гэх юм бол гаднаас олон тамирчид ирж оролцож байгаа. Мөн хагас бүтэн марафон болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн гүйлтийн төрлийг нэмснээрээ илүү онцлогтой болсон юм. Жилээрх тутам Улаанбаатар марафонд оролцогчдын тоо нэмэгдэж, залуучууд өөрсдийн эрүүл амьдралын хэм мэндийг дадал болгож байгаа нь харагдаж байлаа. Олон улс төв дэлхийд танигдсан нэртэй тамирчид оролцсноороо онцлогтой байлаа. 1991 оноос эхлээд марафон үлдэрээ хичээлж эхэлсэн. Тухайч хөгжлийн бэрхшээлтэй хараагүй тамирчин гэж байдгүй. 35 жил яг марафон үлдгийг дагаж гүйж. Би одоо ингээл даалгартаа 72 хүртэл ингээл уралдаал явж гин. Хинч намайг даалгарсан гэж үнэшдэггүй. Барайнд орсон мэдрэмжнээс илүү яг гараан дээрээ л байж мэдрэмж нь илүү гоё гэдгийг. Үнэхээр үгээр хэлэх юм одоо аргагүй тийм гоё мэдрэмж гэсэн. Тэр мэдрэмжийн юу вэ гэхээр өөрийнхөө хүссэн өөрийгөө очиад тэрвэрсэн гэсэн үг. Гүйлтэн туртаа болоод нэг яг амьдралынхаа нэг хэсэг болгоцсон тогтмол гүдэг болсон хүмүүс бас нэлээд байгаад байгаа. Тэгэхээр тэр бэлтгэл нь өөрөө тэр хүнийг бас нэг талдаа амьдралын зөв хөшил рүү татж байгаа байхгүй юу? Одоо гэр бүлээрээ гүйдгээр бол гүн жил болгон гүн хүүхдүүд маань том болсон ч гэсэн хамаагүй магадгүй бид нар өөрсдөө ач зээ тэгэж болсон ч хамаагүй ямарсан таслахгүй гүй гэсэн тийм бол төлөвлөгөө байгаа. Ийм эрүүл одоо эрхтдээ болох одоо зам руугаа ороод явж байгааг харж байгаа. Өмбөр өөр өөрийн зориг, хүсэл мөрөөдөлтэй. Түүнд хүрэх зам урт бас хүнд байдаг. Марафонд төрүүлэхийн тулд ганцхан өдөр гүйдгүйтэй адил. Зорилгодоо хүрэхийн тулд зогсолтгүй урагш тэмүүлдэг. Бариандаа орсон хүн бүр ялагч болдог цорын ганц спорт учраас амьдралыг бид марафонтой зөвлөдөг визээ. Гүйлт гэдэг энэ төрөл бол ер нь угаасаа хүний биед маш сайн бие организм тархитлаа одоо ер нь маш сэргэлэн ер нь их сайхан спорт юм байгаа юм шиг ер нь гүйлт. Дэлхийн нийтээр бол хүний нэг байгалийн чанар гэдэг зүйл техник технологиос болоод алдагдсан. Тэрийг одоо хүндрэлтэн хөдөлгөөн хийхгүй бол буцаагаад энэ эрүүл мэнд энэ зүйлийг олж авч чадахгүй байна. Энэ зөвхөн техник технологиор биш ууж идэх юмар биш зөвхөн хөдөлгөөнөөр буцаад бий болох юм байна гэдэг зүйлийг дэлхийн нийтээр ойлгоцсон. Тийм учраас дэлхийн том хотууд марафон гүйлтээр дамжуулж ард иргэдийнхаа эрүүл мэндийг хөгжүүлэх юм спортын маш том юм хөдөлгөөн зохион байгуулж марафонуудыг зохиодог юм. Нэг өдрийн бэлтгэлээр одоо марафонд гүйхгүй тийм ээ. Тэгэхээр яг бүтэн марафоныг төлөвлөж байгаа гүйгчд бол дор хаяж 6 сарын бэлтгэл хийсэн байх шаардлагатай гэж байна. За тэрнээс эхлээд бүр багадаа гэхэд 3 сар тийм ээ. Тэгвэл хагас марафонд бол ядаж одоо бас нэг 2 сар юм уу 3 сарын хугацаанд бас бэлтгэл хийх. 10 км-д гүйж байгаа гүйгчд хүртэл их тийм байдлаар бэлтгэл сургалт хийх. Тэгэхээр тэр бэлтгэл нь өөрөө тэр хүнийг бас нэг талдаа амьдралын зөв хөшил рүү татж байгаа байхгүй юу? Марафон гүйж чадсан хүмүүс амьдралынхаа бусад зорилго, бусад одоо зорьсон зүйлдээ амжилт гарах магадлал нь өндөр байдаг. Жижиг зорилго тавиад тэр зорилгынхаа ард гарчингууд дараагийнхаа зорилгыг бас яг тэрэн шиг жижиглэж хуваах юм дадалтай болсон байдаг. Тэгэхээр марафон бол хүнд ийм амьдралын дадлыг суулгадаг. За мөн төсвөр төвчээрийнхаа хязгаарыг үздэг. Хүн төрөлхтний хамгийн гоё одоо спорт гэж би бол хэлнэ. Тэг ер нь бол яг 16 оноос эхэлж гүйж эхэлсэн баа. Гүлээ гэж нэг тусдаа аккаунт үүсгээд гүйл талган дээр дандаа шинэ хүмүүс ирээд байдаг. Зарим нь бол байнга тогтмол ирсээр хагаад бүр ингээ актив идэвхтэй гişүүд болцсон. Хоорондоо найзууд талцсан. Тийм тохиолдлууд байгаа. Бүр хоорондоо хосууд талцсан тохиолдлууд хүртэл байгаа. Тэгэхээр бас нэг зөвхөн гүүхээс гадна нэг гоё community бүртээд байна. Хоорондоо найзууд болоод байна. Хөгжлийн бэрхшээлтэй хүнийг дэмжиж марафон хөтөөчөөр оролцож үзсэн. Тэгээд ер нь тэднээс хойш итгэл гэх юм уу нэлээд өсөд хөгжлийн бэрхшээлтэй хүн л ингэж л оролцоод л амжилт гарч чадах юм бол би өөрөө л бас чадах ёстой гэсэн байдлаар марафонд л жилд болно л оролцохыг боддог. Нэг өдөр гэр бүлээрээ бас тэгээд цагаас зугаатай гоё хөнгөрөөе гэж дурсамж бүтээ гэж бодож бол эхний жилдээ орсон. Тэгээ ер нь дараагийн жилдээ ерөнхийд тогтмол ерөнхийдөө
ингээд оролцоотой явъя. Гэр бүлийнхаа бас нэг жилдээ ингээд нэг тэмдэглэлт өдөр болгоод энэ өдрийг бас ингээд сонгоод жил болгоо ингээд гэр бүлээрээ марафонд оролцъё гэсэн шийдээд одоо ингээд энэ жил 5 дахь жилдээ оролцож байгаа. Барианд хүрэх замыг хэр хурдан туулахаас таны амжилт тодорхойлогддогч тэр замыг туулахад гаргасан төвчээр бол таны ялалт юм. Энэ ялалтыг олон хүнд ойлгуулж мэдрүүлэхийн тулд дэлхийн улс орнууд хүмбүрдэн нээлттэй марафоныг зохион байгуулдаг бөгөөд түүний нэг нь Улаанбаатар марафон юм. Нийслэлийн иргэдийг одоо алхалт гүйлтээр хичээлүүлэх, за түүний орчин нөхцөлийг сайжруулах, тогтмол хичээлэгчдийн тоог одоо нэмэгдүүлэх, марафон гүйлтийн тамирчдыг дотоодын өрсөлдөөнийг бий болгох, гадаадын тамирчдыг одоо Монголд авчирч өсөлдөх ийм боломжийг бүрдүүлэх чиглэлээр бодлогын нэлээд томоохон асуудлуудыг одоо шийдвэрлэхээр Улаанбаатар марафоныг зохион байгуулах ийм үүсгэл санаачлага хийгдсэн. 4 км, 8 км хагас бүтэн марафоноор зохион байгуулахаар анхэлж ингэж маршрутуудыг хэмжээд тооцоо судалгаа хийгээд ингээд 14 он зохион байгуулсан байдаг. Анх зохион байгуулалтын хувьд бол бид бүх үйл ажиллагааг яг гар аргаар хийдэг байсан. За гараар бүртгэлжүүлээд яг манай нийслэлийн биеийн тамир спортын газрын 10 албаа хаагчтай дүүргийнхаа биеийн тамир спортын хороодын албаа хаагчныг дуудаад нэг 30 гаруй 40-од хүний бүрэлд хүнтэй бүртгэлээ явуулдаг. Бүртгэл дээр үнэхээр хэцүү байдаг байсан. Ингээ 2015 онд бол эргээд одоо сайжруулалт хийгээд ер нь бол 5 км 10 км-ийн ангиллыг одоо сонирхчдын төрөлд байвуулах бол зохимжтой байна гэж үзээд нөгөө 4 км-ийн ангиллыг 5 км рүү оруулаад 5 км-т бол одоо 17-оос доош насны буюу сурагчид, 18-аас 35 насны буюу залуучууд, 35-аас 54 насны эдрэг үе, тэгээд 55-аас дээш ахмадын үе гэдэг ийм ангиллаар 5 км-т анхилж ангил гаргаад тэгээд 10 км бол 18-аас дээш насны үйлдвэр хичээлдэг хүмүүс, 21-42 буюу хагас бүтэн марафонд бол одоо мэргэжлийн тамирчид оролцоно гэдэг ийм байдлаар өөрчлөлт хийсэн. За Улаанбаатар марафон зохион байгуулагдаад одоо 11 дахь жилдээ болох гэж байна. Зохион байгуулалтын үед бол эхлээд бол нийслэлийн биеийн тамирын спортын газар нийслэлтэй Монголын хит олын марафон гүйлтийн холбоо хамтарч ажиллаж байсан. 2020 оноос хойш одоо ковидын дараагаас Монголын хөнгө атлетикийн холбоотой хамтраад ажиллаж эхэлсэн. 5 жилийн өмнөөс бол нэлээд сайжирсан өнгө дүр төрх одоо өөрсдийн гэсэн лого, брэнд, гайдлайн юм юуж байдаггүй байсан. Тэнгүүт яг хувийн хвшлийн туслалцаа ороод эхэлсэн чинь бас арай илүү өнгөлөг болж эхэлж байсан. Ер нь бол төр хувийн хвшлийн хамтын ажиллагаагаар бүтэж байгаа. Хувийн хвшил болон ивент тэтгэгчнэр сайн дураараа сэтгэлээрээ зүгээр энэ Улаанбаатар марафон гэдэг энэ олон мянган хүн оролцдог ийм юмд манай компани, манай нэр байчвал болох тэр нэг талаасаа тухайн компани маркетинг л да. Түүнээс энээс ашиг болчихъя. Энэ Улаанбаатар марафон ёстой ашигтай юм бэ шүү гэх юм байхгүй. Ер нь Улаанбаатар марафоны хувьд бол манай компани бол ерөөсөө энийг те нийгмийн хариуцлага хүрээнд харж авдаг. Энэ дээрээс бол манай компани бол ашигтай ажилласан жил байдаг. Хамгийн бага зарцуулсан жилд нэг 30-аас 40 сая төгрөг гаргаж чихдээ. Ивент төчөөс мөнгө аавна. Тэгээд тэрийг энэ зохион байгуулалт руу оруулна. Нэмээд дуцсныг нь манайх санхүүжлэл явдаг гэсэн. Нийслэлийн биеийн тамир спортын газраас санаачлан бусад төрлийн байгууллагуудтай хамтран зохион байгуулж ирсэн Улаанбаатар марафоны оролцогчдын тоо жил ирэх бүр нэмэгдсэнтэй холбоотойгоор зохион байгуулах ажлын хэсэгт мэргэжлийн холбоо болон хувийн хвшлийн оролцоо зайлшгүй шаардлагатай болсон юм. Манай байгууллагын хувьд Улаанбаатар марафонтой анх холбогдсон түүх маань бол бид нар байгуулахаар анх гүйжсэн 5 км-т залуучууд ихтэй байгууллага манайх. Тэгээ гүүгээд яг хотынхоо төвөөр те Улаанбаатар хотынхоо нэрмэрт марафон дээр гүүхээр айгүй гоё мэдрэмж авцгаажсэн. За тэгээ гүйж дуусчаад хэдүүлээр нь Улаанбаатар марафоны те одоо хамтарч ажиллах ямар боломжууд байд юм бэ? Энэ талаар ер нь хамтарч ажиллах зүйтэй юм байна шүү гэдэг санал гараад за дараа жилийнх нь Улаанбаатар марафоны зохиогдох жоог мэдэнгүүтээ бид нар нийслэлийн биеийн тамир спортын газар дээр хандж ирсэн. За Улаанбаатар марафоны нэгдүгээрт захимжуулах технологийн асуудлуудыг бид нар хамтран одоо шийдээд өгье гэдэг. Одоо механик аргаар хийгддэг байсан. Бүх бүртгэлийг анкетаар авна. За бүх зай ангилд гараар ялгаж одоо юун дээр Excel хүснэгтэн дээр оруулна.
гэдэг ч юм уу төлбөр мөнгийг бүгднийг одоо тухайн хүнийг одоо дансандаар тушаагаад баримтаа авчирч өгөх байдлаар ингэж явж исэн бол энэ Hi-Fi буюу энэ технологийн компанитайгаа хамтарч ажилласнараа энэ асуудлууд бүрэн шийдэгдсэн. Тэгэхэд манай компани зүгээс ажилтныхаа дунд хакатон зохион байгуулад яг энэ Улаанбаатар марафоныг яаж автоматжуулах уу, яаж технологи шингээх үү, тийм хакатон зохион байгуулад эндээс хамгийн дэмжигдсэн саанууд нэг л бидний ямар ч сан бүртгэлийг автоматжуулъя, захимжуулъя. Бас гүйгчдийн хурдыг хэмжиж нийт оролцож байгаа гүйж байгаа хүмүүсийн зургийг авчээ. Тэгээд зургийг нь AI-аар таниад бүртгэлтэй дугаарлуун явуулчаа гэдэг шийдлүүдийг санал болгоод тэгээ Бинтамир спортын газар маань бол бидний саналыг бол нааштай хүлээж авч одоо засаг дарга дээр танилцуулаад анх ингээд 2022 онд оролцож ирсэн бүгд хамт зохион байгуулж байна. Анх удаа үүд үзлээ. Гоё байна. Тэгээ бид нэр энэ жил зохион байгуулж байгаа. Бид нэр Улаанбаатар марафоныг үүнээс хойш жил болгон Hi-Fi хамтраад хэрэгжүүлнэ гэж зохион байгуулна гэж бодож байгаа. Ямар ч баг манай байгууллагын баг 100 хүн зохион байгуулалтанд оролцсон. Хүн хүчих хөрөнгө төсөв зэрэг бүхий л үйл ажиллагаанд Hi-Fi компани залуусаа санаа нэгдэж ажилласнаар Улаанбаатар марафон зөвхөн уралдаан тэмцээн биш. Нийслэлийнхний хүсэг хүлээдэг бас нэгэн баяр болтлоо өргөжөж байгаад хүн бүр талархаж байна. Төр хувийн хвшил одоо хамтраад хийж байгаа шүү дээ, тэ. Тэр нь илүү зохион байгуулалт талдаа бол илүү сайн одоо тийм дэгж журамтай технологийн хувьд ч гэсэн айгүй тийм сайжирж гэнэ үү гэж харж байгаа. Одоо дэвшилтийн технологи ашиглаад хүмүүс нь яг утаснаас ороод л өөрийгөө бүртгүүлээд ингээ явчихж байгаа энэ Улаанбаатар марафоны зохион байгуулалт тэгээ олон улсын бас энэ зохион байгуулж байгаа жишг рүү ингээд айгүй тийм том ойртож гисэн юм алхам зохион байгуулалтнууд бол хүн сайхан байгаа. Тэгээд олон улсаас гадаадаас Улаанбаатар марафонд орё гэдэг одоо нэртэй гүгч дэрж जैन. Тэр жил намайг яг Барселона Олимпийн аварга гэх залуу хамт бид нэр зураг авахулж исэн тайсан дээр гараад тэгээд сайхан санагдчихлаа. Дэлхийн алдартай гүгч дэрж Монголыг тавааж ирж гүйдэг болсон нь үнэхээр манай марафон нэр хүндтэй болтыг нэг илэрлэх байхгүй. Улаанбаатарт болдог хамгийн гоё ивент зөвхөн уралдаан гэдэг утгаараа биш, ингээд бүгд гэр бүлээрээ ажил хамт олноороо найз нөхдөөрөө гэдэг ч юм уу гүйдэг болохоор яг марафон яг бүгднгийн яг нэгтгэж өгдөм болов уу гэж итгэж хараад идэв шүү дээ тий. Ер нь ингээл яг хамгийн их догдолдог марафон Улаанбаатар марафон минийх тий. Гадаадд болохоор гүхээр ингээ айгүй тайван ингээл зогсож идэг байхгүй. Тэгэл яг Улаанбаатар марафонд болохоор айгүй ингээ гараанаас амар зүрхний цохилт өндөртөө гараал тий. Нэг ер нь хамгийн их догдолдог марафон маань. Тэгээ манай хамт олон энэ том нийслэл зохион байгуулагдж байгаа тий. Улаанбаатар хотод нь болдог. Хамгийн томоохон бараг наадмын дараа ордог л хамгийн олон орчдог арга хэмжээ болчихж шүү дээ. Энэний хөгжил 50 нэмрээ оролцоод тий. Одоо Бинтамир нийслэлийн засгийн хамгаалалт хөнгөлөлтийн холбоотой хамтарч ажиллаад нэг хэсэг нь байгаа да. Маш их баяртай байдаг. Одоо 42-ийн 2 дахь тойрог одоо тендер ирээд нэг дахиад ингэж яваад тэгж яг нэг дэх тойрогод өнгөж яг энэ дээр халдаад өнгөж энэ жилийн хамгийн их давхцал үүсэн. 42-д 7-оос эхлүүлж 21-д 7:35-аас 10:08:25-аас 5:04 12 тийш 12 цагаас. Тэгэхээр энэ чинь нөгөө 42-ийнх нь дууссан байна шүү дээ. Цагаараа. Олонний хүч оломгүй далай гэдэг. Энэ амжилт бол төр, хувийн хвшил, мэрэгжлийн холбоо хамтарч ажилласны үр дүн юм. Улаанбаатар марафоныг дэлхийн хэмжээний марафон болгох эхлэл ийхүү тавигдлаа. Монголын хөнгөлөлт бол баазын хөнгөлөлттэй холбоотой хамтраад яг дэлхийн стандарт нийцсэн зам тавиулсан мэрэгжлийн одоо олон улсын 1-р зэрэглэлийн зам тавьдаг хүнийг үрж авчираад замаа тавиулаад World Athletics AMC-ийн одоо яг аль биесны сертификатаар замаа баталгааж болсон байгаа. Нийслэлийн биеийн тамирын газар болон Монголын хөнгөлөлтийн холбоо бол маш их санаачлагтай ажиллаж маш төргөө хугацаанд энэ дэлхийн холбооны сертификат авахын тулд бол Азийн холбооны төлөөллийг авчираад замаа хэмжүүлэх гэж баг
7 хоног явсан. Маршрутыг одоо сертификатжуулж бие ангилд оруулснараа олон улсын бие зэрэглэлийн тэмцээний шалган гэж байгаа учраас олон улсын календарьсан төлөвлөгөөнд тусгаж өгсөн байна. За энэ бол бас дэвшилтэд гэж үзэж байгаа. Яг гэвэл ингэж одоо баталгаачих юм бол Монголын тамирчид одоо дэлхийн олимпийн эрх авахд одоо оноо бас авах тийм бүрэн боломж бас нээгдэж байгаа гэж харж байгаа. Бид нар бол өмнө нь бол одоо ч гэсэн нүүжилч гэсэн дэлхийн шилдэг тамирчдыг урилгаар дандаа оролцуулдаг байсан. Одоо тэгвэл дараа жилээс урилгаар биш бүр ингээд төлөвлөөд гүүгчд маань өөрсдөө ингээд хүсэлтэд илгээгээд оролцсон гэсэн. Ерөнхийдөө 4-5 жил явсны дараагаар бол дахиад ангилд дэвших юм боломж бас бид нарт гарч ирнэ. Тэгэхээр манайх бол одоо дэлхийн том тамирчид ирээдүйд те нэг Монгол руу явъя гэвэл манай Улаанбаатар марфан аяллаа бас нэг урсгал бий болж ирж байгаа гэдгээр маш даваа талтай. Заавчлаа өгнө. Монгол өөрөөр ярихтай байна те. Нэг намайг нэг чи. Өөрөө эндээс хуураад наадгийн дараа тэнгууд хуулаад хог савд өгөх юм шүү дээ. Яг энэ чиглэл гол энэ юм уу? Үе одоо зохион байгуулагдчихсан Улаанбаатар марафоны тэмцээнүүд дээр чиф унших төхөөрөмж алдах нөхцлүүд их байгаад байсан. Бас тийм сайн төхөөрөмж биш байгаад байсан. 23 онд авчихсан төхөөрөмж маань бол нэг тухайн үед 110 сая явцаагаар бид нар хятадаас төхөөрөмж авчихсан. Тэгсэн чинь тэр жилдээ ажиллаад хүн нэмэгдэнгүүт ерөөсөө чип мэн ажиллаж өгөхгүй хүмүүсийн гараа бараан дээр бич төдөн цагтэрсэн бич ийм цагтэрсэн гэл ингээл асуудлууд үүсдэг байсан байхгүй. Тэр бүр бас олон дахин солиод байж чаддгүй. Үүнийг бол энэ жил одоо хамтран ажиллагч Hi-Fi компани маань бол одоо солиод дэлхийн хамгийн топ марафон болох Бостон марафонд ашигладаг, Берлин марафонд ашигладаг Race Result гэдэг Германы компани төхөөрөмжийг аваад явж байна. 42 км-т нь л ихэд 50,000 гаруй тим оролцогчид Оросд тийм том марафонуудад ашигладаг мэрэгжлийн төхөөрөмж байгаа. Нодлон бол одоо энэ төхөөрөмжийг авъя гэд тухайн санхүүгийн хувьд бол боломж нь бүрдээгүй. Тэгээд одоо энэ жил болонгот яг энэ төхөөрөмжүүдийн нийт нэг 65,000 евро буюу те нэг гайл татвар тээвэртэй нэлгээр нэг 290 сая төгрөгөөр манайх худалдаж аваад энэ одоо Улаанбаатар марафон дээр ашиглах гэж байна. Гараа бараан дээр энэ төхөөрөмжөөс 2-ыг тавина. Уст нь 5 км тутам нэг гэдэг ер нь одоо 5 байршил тавьж байгаа. Ганцхан өдрийн марафонд зориулж олон сарын турш гүйж бэлтгэл хийсэн тамирчдад хором мөч бүр үн цэнтэй. Тэд амжилтаа ихүүлж, чансаа тогтоох зорилготой уралддаг болохоор хугацаа хэмжигч төхөөрөмжийн найдвартай ажиллагаа тун чухал. За манайхаа эхлэх үү? Race Result хугацаа хэмжигчийг дэлхийн 120 гаруй улсад хэрэгэлдэг. 16 сая орчим тамирчдад хүлээн зөвшөөрөгдсөн төхөөрөмж. Энэ залуус зорьсондоо хүрч дэлхийн стандартыг дотооддоо нэвтрүүлж чадлаа. 25 минут 11. Хайрыг орсон дээр энэ хугацаанууд олоогч 20 минут гэсэн юм тий. Тэр зөвхөн нөгөө элит тамирчдын амжилтыг яг үнэн зөв гаргаж дэлхийн холбоонд бүртгүүлэх учраас бол энэ нь бол одоо бас нэг дэвшил болж байна доо энэ жилийн хувьд бол ер нь яваандаа энэ дэвшлийг бид нэр сайжруулад явах юм бол дэлхийн холбооны сертификат ахиулаад ингээд дэлхийн холбооноос бас дэмжлэг авах боломжтой гэж үзэж байгаа. За тэгэхээр Монголд одоо ямар ч нэг ийм төхөөрөмжтэй болчих юм бол тий Улаанбаатар марафоны энэ нэр хүнд энэ оролцоог дагаад бас маш олон марафонууд бий болчлоо. Том хотууд маань марафонтой болж байна. Тэгэхээр эднэр дээр бас өдөрч чинь тий энэ төхөөрөмжүүдийг ашиглах тий бас эргээд ингэж ажилт юм байна гэдгийг босод хүмүүс маань тий ноу авах боломжтой болж байгаа гэсэн үг. Тус багдана гэж байдгүй. Урагшаа хичээгээрээ та чадна гэж уухайлан дэмжих урмын үгс. Эцсийн хүчээ шавхан барианд ороход алга ташин баяр хүргэх хөгжөөн дэмжигчд бол марафоны бас нэгэн хэсэг. Тамирчдын тоо өсөх тусам арын албанд ажиллах баг бүрэлдэхүүнийг мөн л нэмэх шаардлагатай болдог. Энэ бүхэнд сайн дурынхны үүрэг оролцоо ихэ. 2018 байна уу 9 оноос сайн дурынхныг оролцуулж эхэлсэн үе шат гэдэг ийм шинэ үеийг бид нар ярих хэрэгтэй. Ер нь дэлхийн бүх том марафонуудад сайн дурынхны оролцоод дандаа уур амьсгалын бий болгодог ийм нэг бүр чимэг одоо бүр орцоохгүй. Тэгээ манайх энэ дээр анхныхасаа зохион байгуулалтан дээр оруулаагүй байжгаад 18 байна уу 19 оноос эхлээд сайн дурынхныг бүртгэж авч оролцуулах замаар гүйж байгаа хүмүүсийн тэр аюулгүй байдлыг хангаад нөгөө талаасаа
сэтгэл зүйн мэдрэмжийг нь дэмжиж өгдөг гэсэн. Марафонд оролцож байгаа сайн дуурайхныг бол өшөө өргөжүүл ягаад энэ сайн дуурайхан дээр манай ахилс юм бол маш мундаг ажилласан. Бэнэмэр спортын сургалт хийгээд хүүхдүүд нь хөгжөөнд дэмжигч тий. Замдаа нөгөө та чаднаа барайгаа дуусгаарай гэд сайн дурын оюутнуудын бүртгэлийг ерөөсө 2 хоногийн дотор 1000 аав гэсэн чинь 2000 гарчаад 2000-аар бид нар хаагаад тий. Хаа зогсон яах юм усаа яаж хийдэг тийм юм байна. Тэгэхээр марафонд бол юу хэрэгтэй вэ? Сайн дурын ажилтнууд өөр амьсгалыг нэмэх. Хоёрдугаар яг аюулгүй байдлыг хангадаг хүмүүс ихгүй юу? Замыг яг чөлөөж өгсөн. Тэгэхээр холоос хэрвээ марафоны дугаартаа хүн ирж байгаа юм бол яг замаас чөлөөж хүмүүсийг хаах юм. Гүйж байгаа хүмүүс тэр марафоны сайн дурын одоо ажиллаж байгаа хөрх хүүхдүүдийг харахтаа тэр өдөр хурж ирэл ингэж байгаа гэж ойлгох хэрэггүй. Тэр бол тодорхой хэмжээнд 7 хоногийн өмнө сургалт аваад, заавар аваад тэгээд тэр өөрийнхөө насандаа тохирсон мэдээлэл аваад насандаа тохирсон цэцгэлийнхаа тэр хөдлөө илэрхийлж сурж байгаа нэг хэрэгсэл. Тэр хүүхдүүд ингээд гүүгээд баяр үргээ гэдэг жаам л өөдөөс нь ядаж эрхөө уруугаа ингээд базаалах хэрэгтэй байхгүй яаж ч ятарчээс. Хөгжөөнд дэмжигч нар бол хүмүүс гүүгч нар бас айгүй талархах. Тэгээ хөгжөөнд дэмжигч нар зогсож ивэл тэгээд одоо ингээд гүүгээл өнгөрж явах хажуугаар ингээд яваараа гэд ингээд зогсож байгаа тэр хүмүүсийн тэр тамирчдын сэтгэл зүйд тийм маш гоёор нөлөөлдөг. Тэгтэр бол яг мэрэгжлийн тамирчид бол хол улсын одоо олон тамирчтай уралдаж байгаа шүү дээ. Яг монголчуудынхаа дэмжлэгийг аваад гүүх бол маш тийм өөр олон улсын оронд уралдаж ирсэнээс илүү тийм мэдрэмж, гоё мэдрэмж авдаг. Анх 2017 онд л илүү 18 онд л яг Улаанбаатар марафонд л бол гүйж үзсэн. Зарим жил 42, зарим нь хагас марафонд л энэ жил бүр 10 км гүйх төвлөгөөтэй байгаа. Дэлхийн том хотын том олон уралцагчтай марафонуудын домд тэр дэмжлэг үзүүлж байгаа сайн дурын одоо скул зүгээр энгийн иргэд гаргаад л жишээлбэл Нью-Йоркд болохоор л нэг 2.5 сая хүн гарч үздэг. Зарим нь л бүр хөгжим л бол дайрч дэмжих маягаар л тэр нөхцөл байдлаар юу н Улаанбаатар марафон шигсэн л бол бий болж байгаа гэж л би бодож байна. Манай сайн дурынхан ч бас нэлээд хөөрхөн штэ яг шантарсан замынхаа 4-ний 3 дээр явж хахад ингээд ихчээ та чаднаа гэдэг. Тэгээ яг дэмжээд ороод ирэхээр ингээд хөөрхөн яг тэднэрийнхаа ирч хүчээр бас жоохон ч гэсэн цэнэглэгдээ гүйчтэй. Том ажилд оролцсон, эндээс юм суралцсан. Дээрэс нь энэ гой том соёлтой ажилд ороод өөрөө бас соёлж авъя гэдэг ийм одоо залуучуудын маань өсөл ирмэлзэл бол их болчихж байна. Багаараа хоорондоо хүүхдүүд баг болж ажилланаа. Тэр чинь нэг 10-20 хүүхдүүд янз бүрийн хүүхдүүд хоорондоо танилцаад тэр марафоны одоо тэр өртөө өндөр ажиллахдаа бинтайгаа маш их зүйлээ хуваалцаж ярилцаад өөрийгөө бас хаана явж байгаа юм болоо, миний бодож байгаа зүйл зөв үү юу гэдэг тэр баримжааг нийгмийн хэм хэмжээнийхээ баримжаа, үнэт зүйлийн баримжаагаа бусдаас олж авах ийм гоё боломж бол сайн дурын ажил байна. Марафонд оролцож байгаа тамирчид болон тэднийг дэмжихээр ирсэн гэр бүл, найз нөхөд, хөгжөөн дэмжигчдгээд олон мянган хүний эрүүл мэнд, аюулгүй байдлыг хангахын тулд маш нарийн зохион байгуулалт хэрэгтэй. Хагас жил хэртээ төлөвлөж бэлдэн. Харин марафоны өмнөх өдрүүдэд ёстой л нойр хоолоо умартан өдөржин шүнжин ажиллаж байж ард нь гарна. Учир мэдэхгүй хүнд бол нэг л өдрийн үйл ажиллагаа шиг санагдавч харин хэрэг дээрээ тамирчид төдийгүй зохион байгуулагчдаас олон сарын бэлтгэл, хичээл зүтгэл шаарддаг юм аа. Одоо нийслэлийн цагдаагийн удирдах газар гэдэг юм бол хэв жумаа сахиулах тийм ээ энэ чиглэлээр тээврийн цагдаагийн алба гэдэг бол одоо авто замынхаа уулзууруудыг хаах нэг эрүүл мэндийн газар бол одоо тэр тодорхой заасан стандартаараа заасан цэгүүд дээр 5 км тутам эмнэлгийн анхны тусламжийн цэг, авианы ойлын цэг, усны цэгүүд байх ёстой гэдэг ч юм уу. Төрийн байгууллагаас ихэд нэг 3000 гарам сайн дурынхан за тэгээд нөгөө аж ахуй нэгжүүдийнхээ оролцоотойгоор бол нэг 6-аас 10,000 орчим хүн бол ард нь ажиллаж байгаа. Манайх бол ерөнхийдөө бол яг л одоо тамирчдын амжилтан дээр л гол нөлөөлж байгаа шүү дээ. Манайх ч юм бол яг шүүгчдийн бүрэлдэхүүнийг бол хариуцж байгаа. Манай дээр бол 100 шүүгч тавьсан. Одоо усны цэг хаана байх вэ? Элит тамирчдын витамин хаана байх вэ? Тэр асуудлуудыг бид нэр ерөнхийдөө бол
бүх төлөвлөгөөндөө тусгацсан байгаа. Бид нар одоо 100 шүүгчээ бэлдээ. Техникийн зөвлөгөөнөө болон шүүгчдийн сургалтыг хаанаа аль зэг дээр хэдэн хүн байх уу гэдгээ томилох маш өндөр хариуцлагатай оролцож байгаа гэж Хүнгээтэйдгийн холбоо бол үзэж байгаа. Марафоны л одоо нэг чухал зүйл нь л бол аюулгүй нөхцөл байдал нь л тэгээд Улаанбаатар хотод болохоор ялангуяа тийм замын цагдаа бусад төрийн байгууллагын оролцоо маш сайн хангадаг гэж би үзэж байна. Одоо манай гол Цүхбаатар талбааны орчим гарам л одоо гарах гүйл дуусгах үед цагдаа нар яг энэ марафоны үдэгдэл тэдний оролцоо дэмжлэх маш чухал айгүй сайн оролцдог гэж би үздэг юм аа. Их баярлаа гэж хэлэхээс гарааны зурвсаас сэтгэл догдлон гарсан тамирчид замын турш тэсвэр төвчээр хурд хүчээ шавхсаар барайнд орж ирэх торгон агшин бол тэдний хувьд ялалт юм. 2014 онд 17,000 орчим хүн энэ ялалтад хүрсэн бол 2026 онд 46,000 гаруй болж өсчээ. Цаашид уламж өснө. Жил болгон өөр зайд орж ирсэн. Тэгээд Найдлан 42-т гүгээд өглөө мэрхшилтэй залуучуудаа оролдоод 4-р байранд орсон. Анхдаа шагналаач үзлээ тэгээд гүйлтийг зохион байгуулж бүх хүмүүстээ хөгжлийн мэрхшилтэй тамирчин гэдгийг ойлгож тусад нь байрлуулсан маш их баяртай байгаа. Жилд одоо нэг удаа болдог Улаанбаатар хотод болдог. За хамгийн гоё одоо эерэг уур амьсгалыг бий болгодог тийм том юу гэдэг чинь ивент гэж би боддог байхгүй юу. Нэг удаа ч гэсэн гэр бүлэрээ ч юм уу эсвэл бол оролцоод үзээсэй гэж тэгж боддгийг. Яг уур амьсгал нь бол үнэхээр гоё болдог. Гэрээсээ гараал явна хүн болгон бие биендээ амжилт хүсэл одоо бид нар ч ингээд ховцтойгоо ингээд номертойгоо гэрээсээ гараал нөгөө талбай хүртэл алхана. Тэр үед хүмүүстэй амжилт хүсье гээл марафоны өдөр бол нэг гоё тийм эерэг бие биенийгээ тийм сайнаар харсан өдөр шиг санагдтыг. 2023 онд хүүхдээ ер нь жоохон амьсгаадаад ядраад гэтээ дараагийн жилүүд нь амар амархан болчихсон. Үүдэр чи яадаг лээ зураг авахулдаг те. Тэгээд бид нар ингээд жил болгоо оролцсон марафоныхоо оролцсон зургуудаа ингээд аваад угаалгаад ингээд хатгаддээ. Тэгээд энэ зураг маань бас одоохондоо ингээд 4 зурагтай энэ жил 5 зурагтай болно. Цаашдаа энэ зураг маань бас тийм айгу том зургийн цомог болох уу гэсэн тийм хүлээлттэй байгаа. Би хамгийн анх нэг 2015 оноос гүйж эхэлсэн. Яг манай нэг найз нөгөө одоо нэг ажил гэр бүл мөлтөж гэсэн хажуугаар нь ингээл дандаа тасгал хийдэг найз өөрөө нэг хагас марафонд гүйдэг тийм найзс тэрийг харчаал гүүх юмсан гэж бодож явсаар агаал. Тэгээ 15 онд яг ингээд нэг Улаанбаатар марафонд 5 км гүйгээд зорилго тавил. Ер нь тий зорилготой болох зорилготой гэдэг нь одоо тэгээ тэр үедээ нэг зүгээр нэг аппликейшныхаа юм ингээл нэг чек нагооруулах галтай ингээл тэр нь ингээ надад айгүй зорилго юм шиг санагдчихсэн байхгүй анх 521 гээл тэгээд одоо бас ингээд энэ лавж байх шиг юм их 6 марафонд гүөх зорилготой орцсон явж байгаа байхгүй. Сонирхогч байсан хүмүүсд одоо бүр мэрэгжлэх болцсон явж байгаа байхгүй. Тэгэхээр энэ Улаанбаатар марафоны үр өгөөч үр дүн энэ бол үнэхээр 100 гаруй өстой 100 гаруй % бэлдсэн ажилт. Бөмбөр гараанаас гарч чадна. Харин барайнд зөвхөн шантраагүй үлдсэн нь хүрч чадна. Яг үүн шиг Улаанбаатар марафон 2014-ийг дэлхийн хэмжээний марафон болгох зорилгын гараа байсан гэж үзвэл барайны зур бас тун ойрхон байна. Энэ Улаанбаатар марафон зохион байгуулагдана гэдэг чинь ер нь бол бусад аймаг хотууд бол бас энэ марафоныг хийдэг болж байгаа ш. Багнуур одоо Хөвсгөл марафон, Дархан марафон гэд бүгд ингээ үргэлжлээ хийж байгаа байхгүй юу. Ер нь бол явандаа бол энийг бүсчилж хийхгүй бол ингээд сард одоо 2-3 удаа 21 км-д гүнэ гэдэг чинь энэ бол хүний эрүүл мэндэд бас муу учраас бол бид нар бол хойдон жилээс бүсээр нь хийгээд жилдээ нэг 5 сайхан марафон хийж яа гэсэн санаа оноо бол холбооны зүгээс явж байгаа. Сая нөгөө Азийн хүнгэрлэлтийн холбооны тэмцээн хариуцсан захирал талбай хэмтсэн шүүгч нар хурж имжлэлт. Тэгээ ингээ харангууд Улаанбаатар марафон ч болж жижигхэн марафон тий. Яагаад тэгэхээр 42 21-т гүйж байгаа хүмүүсийн тоо чинь нийлээд тий 50000 хүрэхгүй байна тий. Ер нь бол энийг та хэд нэг 100000 20000 болгож иж өшөө бүр нэр хүндтэй том марафон болон шүүгээд. Тэгсэн чинь энэ жил 42 800 хүн тий 21-т 8000 хүн 9000 хүн очиж байгаа. Тэр 100000 гэдэг тоо заа 3 4 жилийн дараа энэ хөрөх болоо та гэсэн чинь ер нь дараа жил бол үлхэнд авахар болчиход байгаа. Тэгэхээр бол нөгөө зорилго маань бол бид нар ингэж нийтэд таниулъя тий ийм гоё арга хэмжээ болдог шүү гэдэг тэр зорилгоо хангалттай биелүүлсэн. Одоо ингээд марафонгүй
одоо энийг огтож маркетинг ажил хийхгүй компани байхгүй болсон байна шүү дээ. Хүн болгон бэлдэж байна. Компани болгон урамшуул янз бүрийн хөтөлбөрүүдэд зарлж байна. Хүн болгон Улаанбаатар марафон мэддэг болчихлоо. Одоо тий зохион байгуулалтаа өшөө сайжруулах, өшөө олон хүн холын зайдаар ордог болгох тий. Тэгээд нөгөө Токио, Лондон гэдэг нэг нийслэл хотуудын том марафонуудтай адилхан Улаанбаатар марафон гэж Азиа тий олон дэлхийд нэрэн зураадаг марафон болох л одоо дараагийн зорилго болж байгаа юм л та.